Улсын хурлах Монгол Ардын намын бүлэгт ардчилсан намын бүлгээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Ардын намын бүлэг хуралдаж харилцан ихтгэлцэл хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн явц байдлыг зөвүүл залбираар нь хилцэн хариулт өгсөн байна. Энэхүү албан бичиг хууль тогтоолын төслүүд эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр болоод үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засгийн ил тоо дэлийн тухай хуулийн төсөөл, оюутлогоо 5 толгойн төслүүд болоод орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа төрийн албан хаагчид зэрэг 7 асуудлын хүрээнд хариу өгсөн байна. Монгол анхны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн 6 дугаар сарын 9-30 болон энэ сарын 2-ны өдрүүдэд тус хуралдаж мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Монгол 2014 оны нэгдсэн төсөвт 867.9 тэрбум төгрөгийн алдагдaltaа гарсан гэн мөн төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс бага гарч улмаар 495.8 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болжээ. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2% байх ёстой. Гэтэл 2014 оны гүйцэтгэлээр 4% төрсөн байна. Түншлэн засгийн газраас үрийн үлдэгдэл өмнөх оныхоос 35.5%-аар өсч дотоодын нийт бүтээгдэхүүний 54.1%-т хүрсэн байна. Иргэдийн амар амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаа замын гол эмэгтэй хүнийг гүйцэтэн биед нь хаалдаж танхаарж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр төгсөө. Энэхүү бичлэгт бичигдсэн цагдаа нь хаавал дүүргийн цагдаагийн элцэн мөрдөн байцаагч баасан дорж гисч болохыг өмнө нь бид мэдээлсэн юм а. Энэ асуудлаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар Хөөчгтөр мэдээлэл хийсэн байна. Тэрээр энэхүү асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэн болон нийт ард түмнээс уучлалт хүсэж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт энэхүү асуудалтай холбогдуулан албаны шалгалт хийсэн. Албаны шалгалтын комиссоос тус албан хаагчид хариуцлага тооцсон байгаа. Харин иргэний бие даалцсан гимбурууд нь эрүүг эргүүсгэж шалгаж байна. Цагдаагийн алба хаагч хууль зөрчсөн ёс бус хууль гаргасан мэдээллийг 102 тусгай дугаарлаа цагдаагийн ерөнхий газрын цахим сайт хуудасуудаар байнга хүлээн авах болно гэж мэдгдсэн байна. АСЕАН-ийн дээд түвшний 11 дахь удаагийн уулзалтыг Монгол улсад 2016 он зохион болгохтой холбоотойгоор бэлтгэл ажлын явцдаа танилцах зөвлөгөө өгөх зорилготой зочид төлөөлөгчид манай улсад ажиллаад байгаамаа. Энэ асуудлаар АСЕАН-ийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэйтенс нэр ахуулсан Европын төлөөлөгчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Монгол Улсын хурлын 2015 оны хагрын ээлжид чуулганы өчигдрийн үдээс хойш хуралдаанаар эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг үргэлжлүүлж байнгын орооноос гаргасан зарчмын зөрүүтэй 80 сэтгэх саналаас эхлэн байнгын орооноос дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол мөн найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэх хуулийн төслүүдийг эцсийн хэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын ороонд шилжүүлжээ. Улсын хурлын чуулганы өчигдрийн үдээс хойш хуралдаанаар төрийн өмчийг 2015-аас 16 он төвшлөх, өөрчлөх байгуулах тухай чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын үндэсний эцсийн хэлцүүлгийг хийсэн ч нэр бүхий компанийн хувьцааны 10 хүртэлх хувийг ажиглагчид нь олгох гэсэн залцыг дахин ёс нэгтлэх ёстой гэж үзснээр энэхүү асуудлыг эдийн засгийн байнгын ороо хэлцгээр болж хурлыг хойшлуулсан байна.